За ер нь бол юм бөөрийн дэд булчирхаагаас тодорхой хэмжээгээр нөгөө тестостерон гэдэг даавар эмэгтэй хүн дээр бол ялгардаг. За энэ маань бол одоо нөгөө захын цуснд тодорхой хэмжээгээр тестостероноос эстроген даавар болж хувирж процесс явагдчихэдэг. Гэтэл одоо тестостерон энэ нэгэн урвал маань явахгүй саатчихараад тестостерон одоо байх ёстой хэмжээс ихсэд ирэхээр ишиг хам шинж орж ирж байгаа байхгүй. За энэ дээр бол нөгөө хамгийн түрүү нөгөө биений эмний өөрчлөлт одоо биений эмэрхүү болох ч юм уу ингээд саатах маш багаар ирэх батгшил ялангуяа тестостерон даавар маань одоо энэ арсны одоо нөгөө тосны булчирхаан үргэлжлэлийг дэмжиждэг. Фитнесийн тамирчид нөгөө хит их тестостерон тариад гаднаас стероид гормонууд тариад ингээд нэг батгашаад эхэлсэн байдаг шүү дээ. Тэр мэр чинь бол шууд тэр даавартайгаа холбоотой гэсэн. За мөн эр өсчлөлт гэж ярьдаг. Одоо эмэгтэй өсчлөлт чинь одоо энэ ундагнаас энэ хүүс хүртэл одоо ийм эрэгтэй маягаар өсчих. Тэрийг нь болохоор одоо амгаахт болохоор хирсутизм гэж ярьдаг л та. Эрэгтэй өсчлөлт орж ирнэ. За тэгээ бүр хүндрээд ирэх юм бол хоолой бүдүүрээд за мөн хилүү эмэгтэй нөгөө хилүү байдаг шүү дээ. Хилүү маань томрох. Өөрөлдвөл үр хөвгөлийн хөгжлийн үе шатаараа болохоор эрэгтэй дээр тэр хилүү маань болохоор шодооны толгой хэсэг тэрхийн хэсэг байдаг бол эмэгтэй хүн дээр бол хилүү болж хөгждөг юм хоёр тал руу ингээд салж хөгждөг юм одоо генетик хувьд гэтэл нөгөө хилүүн дээр маань өөрчлөлт ороо. Ялангуяа фитнесийн нөгөө одоо мэрэгчлийн тамирчид хит их нөгөө гаднаас стероид хэрэглэснээс болоод хилүүн томроо биений эмнэрхэ болоод хоолой нь бүдүүрээ сүүл рүүгээ нөгөө хилүү хүртэл томроод ирдэг тохиолдол байдаг. Тиймэрхүү одоо үйлчлүүлэгч нар ч над дээр бас үзүүлж харуулад явдаг. Би бол яг даавар бол болоо гэдэг байдлаар мэдээж эмч хүнийхээ зүгээс бол зөвлөнө. Гэтэл яг нэг амжилт руу хит улаарсан байгаа юм бол тэрийг бол сонсдгүй л дээ. Тэгэхээр өөрийгөө ажил нь болцсон. Тийм амьдрал нь болцсон. Тийм байдаг. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд.